өргөмэн үзүүлж байна. Цаа. Оюу толгойн антриколтын асуудал яригдж байгаа үед оюу толгойн зэсийг сануулж бид энэ зэс тангах барьж явж байгаа. За. Оюу толгойн зэсээрээ ийм аяр хийдэг болчвол бас болж шүү дээ. Чи Эрдэнэт ч байна, оюу толгойч байна. Зэсийн том хоёр өдөр. Таны нөхөр оюу толгой компани хуулийн хэлтсийн захирал таны одоо улсын хурлын гишүүний ажил үүрэгт нөлөөлөх үү? За нэгдүгээрт шүү дээ. Манай нөхөр бол оюу толгой компани хуульч. Тэлийн ард түмний эрх ашигыг нэм тэргуунд одоо хангаж ажиллах ёстой. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх шаардлагатай юм. Тэгэл бас хэтэрхий Монгол улсын эрх ашигыг хамгаалж чадаагүй л гэсэн. Таныг улс төрт хэн оруулж ирсэн бэ? Занданшитар даргуу, Нямбатар даргуу, Риотинто юу? Оруулж ирсэн гэхээр хайхны санал тавиад ингээ оруулж ирсэн хүн байна. Занданшитар дарга. Дан ураны ордны хан ресурсын асуудал дээр та засгийн газрын талын одоо хуульчаар ажиллаж ирсэн. Манайх ялагдаад 70 сая доллар төлсөн. Бидэнд ялах боломж байсан. Шууд ялаад энд Монгол улс буруугүй болох гэдэг асуудал бол хууль зүйн хувьд олон улсын эрх зүйн хувьд бол боломжгүй байсан. Та харин шууд зарлчиж болохгүй юу? Тамхитай холбоотой лоббид авсан гишүүдийг хин ямар санал гаргаж ирснийг би бас хэлнэ. Жишээ надад ийм саналыг 3-4 удаа гишүүдээс тавьсан. Та тэр лоббинд автахгүй байж чадахгүй. Та аппликейшны зээл бол одоо боловсон мөнгө хүлээлт болчлоо гэд шүүмжилж ирсэн. Гэхдээ та өөрөө лен дэмэний хувьцаа эзэмшигч юм байна тийм үү? Та 10 сая төгрөг хүртэлх хэрэглээний зээлээ NetPay аппликейшнаар шийдвүүлээрэй. NetPay-д боломж бий. Үзэгчдийнхээ өнөөдрийн амгалан айлтгахыг өрөг нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. Бид энэ удаа улсын хурлын гишүүн Номин Чимэгтэй ярилцахаар ураад байна. За сайн байна уу та? Сайн байна уу? Цаг гаргасанд баярлалаа. Ажил их байна уу? Их байна. За миний хамгийн ихний асуулт таныг улс төрт хэн оруулж ирсэн бэ? Занданшитар даргуу, Нямбатар даргуу, Риотинто юу? 21 онд айгу санаандгүй байдлаар улс төрт орж ирсэн. Тэгээд одоо оруулж ирсэн гэхээр хаашаа ер нь бол анх одоо танихгүй байж байгаа л тэр үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ажиллаж исэн Занданшитар даргатай хамт ажиллаж исэн хамт одоо сурч исэн найз маань Номин Чимгээ чи одоо төрд орж бас ингээд нэг юм сурсан мэдснээ одоо зориулж те ажиллах хүсэл байна уу? Тэгээд Занданшитар даргатай бас нэг уулзаатгаач гэд хэлсэн. Тэгээ би тэр үед бол Занданшитар даргатай бол одоо тэ танихгүй штэ. Анх удаа одоо хүн уулзъя гэж яхад нүмтэж одоо очиод тэ улсын хурлын дарга юм чинь очиод уулзъя гэд. Тэгэл очиод уулзсан. Анх удаага танилцсан. Тэгээ анх удаага уулзахад шууд надад ажлын санал тавьсан. Улсын хурлын тамийн газар орж ирж ажиллаач. Одоо энэ хууль эрх зүйн асуудлыг цэгцлэх, уялдаа холбоог нь хангах, энэ хуулийг бас амьлуулах асуудал дээр сайн хуульч нар хэрэгтэй байна гэд. Тэгээ би чинь тэр үед бол олон улсын хуулийн фирмд ажиллаж байсан. За бас муйс санхүү эдийн засагт багшилж байсан. За өөрийнхөө хэмжээнд бас бодлогын судалгаа, хууль эрх зүйн судалгаа хийж байсан. Тэгээд энэ талаар бас хүмүүсээс сонсоод гайгүй боломжийн хүн гэсэн бас нэг үнэлт өгүүлэлт авсан юм шиг байна. Тэгээд ер нь бас бодоод би бол бас ингээд Монгол Улсын засгийн газрын тэтгэлгээр гадаадад Японы засгийн газрын тэтгэлгээр сурсан. Эх орондоо бас ирээд нэг юм хийчихсэн гэж бодож исэн. Улс төрийг гаднаас нь харж бас их шүүмжилж исэн. Бухимддаг л бас залуучуудын нэг байсан. Тэг үнэхээр энд бас болохгүй бүтэхгүй байгаа юм байвал дотор нь юу ээдтэй юм бэ гэдгийг бас сураад авъя. Бас өөрийнхөө мэдж байгаа чадж байгаа юмнасаа хийлцэж үзье гэж одоо тэр үед бол зөвшөөрөөд тэгээд улсын хурлын тамийн газар тэр хүндэд дараагаар анх одоо тэг төрийн ажлыг бол хийж эхэлсэн. Тэгвэл надад анхны санал тавиад ингээ оруулж ирсэн хүн байна. Ялцчгүй тухайн үеийн улсын хурлын дарга Занданшитар дарга. Нямбатар даргын орлогчоор бас ажиллаж байсан. Нямбатар даргатай даргыг одоо таныг улс төрт оруулсан уу гэж асуудаг нь бас нөхрөөрөө дамжуулж их ойрхон ажилтдаг. Үгүй шүү дээ. Манай нөхөр Нямбатар дарга хоёр баг уулзж исэн түүх их цөөхөн байхаа. Бодвол ажил хэргийн шугамар олон хүний уулзалтанд дундал байсан байх гэж. Тэрнээс бол тэгэж их амар танил манил нэг нутгийнх гээл танил бол биш шүү дээ. Тий, тэгэхээр хүмүүс нөгөө бас нэг нутгийг гэхээр олон янзын өнцгөөс холбож үзэх юм байна. Гэтэ яг үнийг хэлэхэд тэр хоёрын хувьд бол тухтай танилцаа 5 минут хоорондоо ярилцаж үзсэн түүх бол байхгүй. За дараагийн асуулт маань энэ тамхитай холбоотойгоор та янжуур тамхиг л эсэргүүцээд байгаа. Тэгэхээр энэ цалхаан тамхины лоббиг хийгээгүй үстэй. Хийгээгүй. Тэрийг бол баттай хэлж байна.
янжуур тамхины татврын асуудал дээр ялцчихгүй Евразийн одоо хилцээр дээр ороод ирсэн байгаа болохоор бид чинь одоо дэлхийд байхгүй хямдхан тамхитай болцсон. Энэ жил одоо чигээрээ бол байх юм бол үнэхээр өвчлөлийн хэмжээ бол нэмэгдэж байгаа хүүхэд залуучуудын дунд. За тэгээ яг улсын хурал дээр нэг ажлын хэсгийг ахлагч байсан болохоор ерөнхийдөө би ч одоо хуульч хүн. Одоо эрүүл мэндийн гэхээсээ илүү энэ хууль эрх зүйн орчингийн сайжруулалт тал дээр ажиллаад хачаа гэдэг улсын хурал дээр ажлын хэсэг гараа тэрний гол бас нэг одоо зохицуулах гэдэг юм маань электрон тамхи. Тэгээ одоо яг хуулийн маань ажлын хэсэг нэлээд одоо эцсийн шатанд байгаад тий парламент дээр хуулийн төслөө тавих гэж байна. Гол асуудал бол энэ одоо хүртэл зохицуултгүй явж ирсэн ямар нэгэн тусгай зөвшөөрлгүй тэгсэн мөртлөө никотинтай химийн бодистой энэ одоо электрон тамхи гэдэг юмыг зохицуулъя. Тэр хүүхэд залуучуудад одоо очиод байгаа их тархаад байгаа тэр асуудал нь бол энэ үнэр амтанд нь байна. Энийг нь хорио. Тэгээ бусад төрлөөр бол тэр тамхитай адилхан болоод эрүүл мэндийн анхааралтай болъё, тусгай зөвшөөрөлтэй болъё, зар сурталчилгаа хийдэггүй бай гэд бүх юмараа энэ зохицуултанд орох ёстой гэдэг энэ хуулийн концепцийг гаргаад дээр нь энэ дээрэж татвар авъя. Нөгөө янжуур тамхид бага байгаад байгаа олон жил бид нар тамхиныхаа татварыг нэмж чадахгүй байгаа. Тэр янжуур тамхин дээрээ ч гэсэн за дотоодын үйлдвэрлэл хийдэг дүнсэн тамхитэй түүхийдээ оруулж ирдэг ийм манай дотоод ч бас нэг үйлдвэрлэгч байна шүү дээ. Энэ маань ч гэсэн маш хямдхан тамхи үйлдвэрлэдэг. Тэрэн дээр нь ч гэсэн ингээд татврын бодлогыг явж ирсэн харахаа үнэхээр цоорхой, борхой юм байна. Тэгэхээр тэр гайлын татврын, онцгой татврын ч гэсэн яг одоо бүгдээрингийн нэмээд энэ нөгөө тамхитлтыг бууруулах чиглэлийн юмудаа хийя гэдэг ийм л концепцтэй ажилласан хэсэг дээр. Одоо харин энэ цахилгаан тамхин дээр онцгой албан татвар байхгүй тий. Одоо бол ямар ч толгойн онцгой албан татвар байхгүй. Одоо гайлын татвар бусад дээр нь 30% байдаг бол энэ эд дээр чинь 5% электрон бараа гэж орж ирдэг. Электрон бараа гэдэг. Тэгэхээр одоо энэний никотины хэмжээнээс нь шалтгаалаад онцгой албан татварыг нь тавих ёстой үстэй. Тавина. Энэ дээр нь онцгой албан татвар, гайлын албан татвар хоёулангийн тавина. Тэгээ энэ тооцооллыг бол хийцэн байна. Ер нь тамхины татварыг хэдэн хувиар өсгөх ёстой? Одоо манайд бол тамхи маш хямдхан байгаа. Тийм болохоор тамхиталт илүү өндөр байна гэж үздэг шүү дээ. Яг хөө хэдэн хувиарын гэхээр ингээ харилцан адилгүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тамхины жижиглэнгийн үнийн чинь үнийх нь 75%-аас доош хүн татвар авах ёстой шүү. Ихэнх хэм чинь татвар авах ёстой шүү л гэдэг байгаа. Тэгээ манай дээр одоогоор 35-аас 40% тай л байгаа. Тэгээд нөгөө талаараа бид нар яг 75% барих юм бол бариад нэмлээ гэхэд энэ хөрш зэрэгэлдээ хятад, Орос, Эрхүү, Солонгост зарж байгаа янжуур тамхитай ч гэсэн дүүцгүүц байж чадахгүй юм бэл. Яг тэгвэл манад орж ирж байгаа тамхин бүтээгдэхүүн өөрөө маш хямдхан нэгжүүнээр орж ирдэг. Одоо яагаад тэгж орж ирдгийг нь бас ингээд мэржлийн хүмүүс судалж байгаа. Тэгээд эхний ээлжинд бид нар гэтээ мэдээж бас ингээд эн чин тамхины хэрэглээ байна. Өрхийн эдийн засагт нөлөөлдөг бүтээгдэхүүн болцсон. Ямар тааж үе шаттайгаар 2030 он гэхэд энэ 75% руу нь болгоотгоё. За түүнээс хойш яг одоо ямар үр дагавар гарч ийн гэдгээс нь хараад дахиад нэмэх асуудлаа тэр үед нь шийдэх гэсэн концепцоор бүх тооцоолол хийгээд гаргацсан байна. Харин одоо бүр Лондонд амьдардаг, Францад амьдардаг монголчууд Монголоос тамхиад захиж авчирулж татдаг. Тэр манайд яалчгүй хямдхан юм шиг байна. Гэхдээ татвар нэмлээгээд одоо үнийн бодлогоор хэрэглээг зохицуулах боломжтой юу? Одоо архийг хорих тусам илүү архиталт нэмэгддэг гэсэн судалгаа байгаад байдаг шүү. Эрүүл мэндийн эдийн засагчдын бүр нийтлэг ингээд хэлдэг юм байна. Энэ бол юу гэхээр ялангуяа хүүхэд залуучууд өсвөр үеийнхний хувьд тамхины үнэ буюу одоо энэ татвараас хамаарат үнэ нь ихсэх багасх бол хэрэглээнд маш хүчтэй нөлөөлдөг. Энгийн хэрэглэгчийнхаас 3 дахин мэдрэг нөлөөлдгөө гэсэн судалгааг бол гаргацсан маа. Тэгээ ингээд бид нар бас ингээд жижиглэнгийн худалдааныхантай ч гэсэн уулзахад ингэж хэлээ. 8 нэрийн бараан дээр тий. За би хажуугийнхаа 8 нэрийн бараа байд юм уу CEO-гээс пачк тамхиныхаа үнийг нэг 10 20 төгрөгөл нэмэхэд манахаас авах болчдөг. Маш одоо мэдрэг одоо үнэнд мэдрэг бүтээгдэхүүн хэрэглэн. Тэгэхээр бид нар нөгөө татвараа нэмжээж л яг хэрэглэн дээр бууралт гаргана. За 2030 он хүртэл бид нар ингээд татвараа үе шаттайгаар нэмснээр тамхитлтын хэмжээ 15.3% хуурах боломжтой гэсэн одоо бидний судлаачдын эрүүл мэндийн байгууллагатай хамтарч гэсэн судалгааны үр дүн бол гарсан байна. Тэгэхээр энэ бүхий л улс орон яг энэ тамхины хэрэглэн дээр бол яалтчгүй татварын бодлого үнээрээ яг энэ хэрэглээгээ буруулж авдаг. Цахилгаан тамхич төр, янжуур тамхич төр одоо Монголд энэ бизнесийн зах зээл нь том учраас ард нь байдаг эцэдүүд нь гэх юм уу тийм ээ, эдгээр маш том лобби хийдэг л дээ. Үеийн үед их хурал дээр тамхины татвар яригддагч батлагдаж чадаагүй ирсэн байна. Та тэр лоббинд автахгүй байж чадах уу? Тэ эсрэг зоригтой дуурахаар таны эсрэг зөвлөд гарч эхэлнэ. Энээс халшрахгүй байж чадах уу? Чадна.
Одоо энэ чинь юу гарч байна? Одоо яг хуу ингэж байна. Мэдээж ингээд анх энэ асуудлыг яриад өнөр амт чинь ийм байна. Хүүхдүүдийг ингэж байна гэхээр над руу бас дайрах үнцэг янз бүрийн гарна. Гэхдээ тэр бол нэг сошиалын хэмжээнд тэрийг бол би ингээд ерөнхийдөө ойлгож байгаа. Янз бүрийн хүмүүс нэрж уулзах гэж юм уу, нөлөөлөх гэж уцаар ярьж байна. Би эхнээс нь бол маш тодорхой хэлсэн тэр улс төр нөлөө бүх хийж байт юм уу эсвэл гişүүдтэй те. За энэ асуудал бол те энэ мөнгө гэдэг юмны доор төрийн бодлого сөхөрснөөс болоод одоо бид нар хүүхэд залуучуудаа ямар нийгмийг бэлдэж өгж байгаа та бас хараарай. Бид нар их адилын болгоом арчаагүй төрийн одоо те мөнгөнд дийлддэг төртөө байх юм бэ. Ядаж бид нар энэ тамхиныхаа асуудлаас эхлээд энийг зэгцлэхгүй бол ирээдүйдээ бид нар юу бэлдэж өгж байгаа бас одоо өмнө нь байсан хүмүүст ч гэсэн анхааруулж бас хэлдэг. Тэгээ би та ийм юм ярих юм бол би шууд нэрийг чинь одоо бичиж авч байгаа шүү. Та харин 2 сайтын нэр дурдсан шүү дээ. Тэр 2 сайт хэм бэ? Тэр бол нөгөө Евразийн гэрээ хэлцээр дээр одоо арга заасан. Тэрийг чинь одоо намайг ярихаар хүн болгон бараг яамны мэрэгчлүүд хүртэл харин тийм ээ л гэдэг байгаа. Тэгтээ нөгөө улсын хурал дээр үнэндээ арга заасан байдлаар үгүй одоо тэгээд энэ том гэрээ явах гэж байгаа юм чинь онцгой албан татвараараа одоо зохицуулчаа гэдэг юм ярьж байгаа учраас тэрэнд нь би анхааруулга өгч байгаа. Сайднараа та нар ингэж болохгүй шүү гэдгийг. Тэрнээс яг одоо нөгөө тамхитай холбоотой гэдэг утгаар нь бол тухайн үед бол хэлээгүй. Тамхитай холбоотой бол холбогдож байгаа хүмүүс бий. Тэгээ одоо энэ хилцүүлгийг би эрүүл мэндийн яамдаар хийсэн. Эхнээсээ бас эмчнэр маань эцсийн эцтэйгээ энэ явах гэхээр улс төрчид улсын хурлын чуулган дотор кноптохтой лоббинд ордог. Тэрийгээ та зарлаач л гэсэн. Тэгээ би одоо хийсэн. Та шүү зарлчих болохгүй юу? Тамхитай холбоотой лоббид авцсан гişүүдийг. Одоо би харин тэрийг чинь би бас хүнийг тэг зарлахын тулд баталгаа нотлоготой байх хэвээр. Энэ хилцүүлгийг эхлээд ирэхээр хэн ямар санал гаргаж ирснийг би бас хэлнэ. Чуулганд дээр те энэ болохгүй шүү гэд. Жишээ надад ийм саналыг 3-4 удаа гişүүдээс тавьсан. Тэр нь юу гэхээр тамхиг гэдэг юм уу, вэпэ ч юм уу автомат машинаар зарчаач. Автомат машинаар зарчих юм бол бараг л тэр нэг AI юу нөөр картаараа хүүхдүүд авах боломжгүй болно гэдэг. Тэгж олон улсын судалгаа байдаг байхгүй. Хүнээр дамжуулж авахгүй шууд авах боломжийг нээх юм бол тамхины хэрэглээ ихснэ. Тэр карт март ч нөлөөлдгөө маа. Ахыхаа юм аавынхаа картыг аваад авчдээ маа гэд. Энэ бол өөрөө ерөнхий утгаараа тамхины хэрэглээг ихсгэх ийм бодлого байдаг. Манай одоо хуулинд чинь тамхиг автомат машинаар зарж болохгүй гэсэн бүр заалттай байхгүй. Тэгэхээр энийг аваад өгөөч гэдэг. Тэгээ би бүр хэлсэн та хэний лоббигоор ингэж яваад байгаа. Хэний бизнес юм бэ? Хэдэн хүн байна? 3 хүн байна. Одоо энэ парламентод. Одоо хэлсэн хүн нь тийм. Харин тамхины цаана нэлээд лобби том нөлөөтэйгээр лоббиддаг гэж бол ер нь сонссон. Олон их мөнгө эргэлддэг юм шиг байгаа. 700 тэрбум төгрөгийн одоо юу гол нь чинь нөгөө татвар бага учраас дээр нь хэрэглээ өндөр. За энэ дээр бол бүр ямар ч зохицуулт байхгүй болохоор татваргүй явж ирсэн бараа учраас ашиг өндөртэй. Ашиг өндөртэй болохоор ийшээ хошуураад орцсон хүмүүс их байна. За гэхдээ зах зээл дээр том 3-4 тоглогч байна. Ашиг нь их. Тийм болохоор энэ мөнгийг одоо энэ төрийн бодлого хийхэд ч ямар нэгэн байдлаар ингэ нөлөөлж байгаа юм байна. Гэтэ одоо эдийн хүртэл гэхдээ одоо 2-3 том компани тийм үү те? Ер нь янжуур тамхин дээр одоо нөгөө импортын зах зээл дээр ноёлж байгаа 2 том компани байна. Электрон тамхин дээр ноёлж байгаа 1 том компани байна. Тэгээ эдгээр маань одоо янз бүрийн байдлаар сошиал медиад нөлөөлөх, удлаа өмнө төрийн бус байгууллага барьж байгаа тэдгээр электрон тамхи хоргүй шүү гэдэг юмыг яриулах те янз бүрийн үйл ажиллагаа хийд юм билээ. Одоо миний хувьд бол хууль тогтоогч, бодлого боловсруулагч. Тэгэхээр миний хувьд одооноос хойш бол цөмөрөө бодлоготой явна, лоббитэй биш. Тооцоо судалгаатай юм явна л гэдгээ олонд нийтдээ сайн ойлгуулах миний үүрэг байгаа. Тэгэхээр энэ ажлаа явуул сайн хийлээ гэж бодож байна. Оюут толгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх шаардлагатай. Тэгэл бас хэтэрхий Монгол улсын эрх ашгийг хамгаалж чадаагүй л гэсэн. Арилжааны банкн дээр эзэмшигч нь өөрчлөхэд Монгол банк голдон тэрийг зөвшөөрдөг, хяндаг. Уулуурхайн лицензийн эзэмшил дээр Монголын төрийн хяналтыг тавих хэрэгтэй юм шүү. Дандаа л ийм л олон улсын байгууллагуудын зөвлөмжийн дагуу хийсэн. Тэг хит бас либерал тал руугаа. Дан ураны ордны хан ресурсын асуудал дээр та засгийн газрын талын одоо хуульчаар ажиллаж байсан. Манайх ялагдаад 70 сая доллар төлсөн. Бидэнд ялах боломж байсан. Шууд ялаад энд Монгол улс буруугүй болох гэдэг асуудал бол хууль зүйн хувьд олон улсын эрх зүйн хувьд бол боломжгүй байсан. Та аппликейшны зээл бол одоо боловсон мөнгө хүлээлт болчлоо гэд шүүмжилж ирсэн. Гэхдээ та өөрөө лен дэмэний хувьцаа эзэмшигч юм байна тийм үү? За дараагийн асуултынхаа өмнө та цайгаа уугаарай. Таны нөхөр оюут толгой компани хуулийн хэлтсийн захирал. Тэгэхээр Rio Tinto оюут толгойн хуулийн асуудлыг цалин авч хамгаалж байгаа хүн таны одоо улсын хурлын гишүүний ажил үүрэгт нөлөөлөх үү? За нэгдүгээр ч шүү дээ. Манай нөхөр бол оюут толгой компани хуульч тийм.
Оюутлогоо компани өөрөө Монголын засгийн газар 34%-ийг эзэмшдэг ийм компани. Тэгэхээр Rio Tinto-гоос өөр гэсэн үг. Rio Tinto-гийн эрх ашиг, оюутлогоогийн эрх ашиг бол дандаа хамтдаа байхгүй. Энэ бол бас засгийн газрын эрх ашигийн оюутлогоор явдаг тийм. Гэхдээ ер нь бол Rio Tinto менежментийг хэрэгжүүлж байгаа болохоор Rio Tinto-гоос л ер нь томилдог юм шиг байл шүү дээ. Үгүй ээ. Манай нөхөр бит хоёр чинь бүр танилцахаас өмнө манай нөхөр бол яг хүмүүсийн хууль зүйн сургууль төгссөн хуульч. Яг энэ одоо бизнес эрх зүйн салбараар ажиллаад тэг ур чадвар нас хүнлэгдээл шалгалтаа өгөөл бүр над бит хоёр чинь танилцахаас өмнө тэр компанид ажиллаж исэн. Одоо олон жил бас ажиллаж байгаа хүн байхгүй. Тэгээ мэржлийнхаа л үйл ажиллагаагаа хийдэг. За сүүл бит хоёр бол ингээд танилцаад гэр бүл болоод одоо ингээд явж байгаа. Гэхдээ миний улс төрийн ажил буюу би миний хувьд одоо иргэдийнхаа эрх ашгийг хамгаалах, Монгол улсынхаа эрх ашиг хамгаалах тангараг өргөсөн хүн. Манай нөхөр бас монгол хүн. Монголчуудынхаа төлөө л гэсэн бас сэтгэлтэй хууль эрх зүйн бас мэргэжлийн зөвлөгөөгөө өгдөг хүн. Тэр энэ дээр бол нөлөөлөд одоо янз бүрийн эрх ашиг одоо яагаад гэдэг юм бол юусэн байхгүй. Та улсын хурлын гишүүн учраас Монголын ард түмний эрх ашигыг нэмт тэргуунд одоо хангаж ажиллах ёстой. Оюутлагын хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх шаардлагатай юу? Энийг одоо олон хүмүүс олон талаас нь бас олон жил ярьж байгаа тий. Эрх ашигыг хангуулах талаар бид нар юм дээр үнэхээр алдсан юм байна уу? За далдуурхай дээр мэдээж алдсан юм байна гэдгийг бид нар бол сүүлийн хэдэн жил нэлээд тодорхой боллоо тий. Үнэхээр шаардлагатай сүүлийн үед үүсэж байгаа энэ үл ойлголцол энэ байх бол шаардлагатай гэж одоо энэ мэргэжлийн хүмүүс манд гаргаад ирэх юм бол шаардлагатай тэрнийхээ дагуу тэгэл хийх ёстой гэж бодож байна. Одоо хамгийн гол өөрчлөх зайлшгүй шаардлага нь зардлаас менежментийн төлбөрийг тооцож авдаг нь одоо манайд хэзээж Rio Tinto бол оюутлогоос зардлаа өндөр байлгаад өөрсдийн авах ашигыг менежментийн төлбөрөөр авч байна. Манай харин ногдол ашигтаа эзэмшдэг хувьдаа ногдол ашиг одоо авах хугацаа нь хойшлоод байна гэдэг асуудал байгаа шүү дээ. Тэрийг тэгээд одоо хилцээрээр мэдээж эн чинь хийгдэх ёстой. Бидний чинь би бас нөгөө Колумбийн их сургуульд тухайн үед бас Нью-Йоркийн хуульчийн шалгалтаа өгөхөө сурч ирсэн магистр. Энэ дээр ч гэсэн яг манай энэ нөгөө оюутлоготой хийсэн гэрээ хилцээрийн шатыг харж исэн олон улсын яг судлаач тухайн үеийн Нүбийн нөгөө хөрөнгө оруулалтын анктад гэдэг байгууллагын дараагаар ажиллаж исэн профессор маань байсан. Тэгээ бас яг биднэрт ингээд ярьж байхдаа энэ угаасаа нөгөө одоо ийм хөрөнгө оруулалт авдаг тийм Монгол шиг улс том компанитай гэрээ хилцээр хийхэд бол яарчгүй туршлагагүй байдаг. Тэгээ энийгээ туршлагачаад ер нь нөлөөнд гараад эн чинь юу болчихоо гэдгийг харахаараа дахиад энэ гэрээ хилцээрийг өөрчлөё гэдэг энэ үе шат угаасаа хаанч гардгаа. Тэгээ энэ дээрээ гэхдээ гол нь аюу сайн мэрэгжлийн хандаж ингэж хийж явах хэрэгтэй байдаг шүү гэд зүйлийг ч гэсэн ярьж байсан. Тухайн үед ч гэсэн энэ гэрээн дээрээ бид үнэхээр гэхдээ 2009 онд ямар нөхцөлтэй байгаад хийсэн гэдгийг одоо бол би бол нөгөө сайн мэдэхгүй шүү дээ. Тухайн үед бас би бас энэ гэрээг бол тийм ч амар нарийн судалсан хүн бол биш. Гэтэ засах хэрэгтэй юм байвал засаад улс орныхоо эрх ашигыг хамгаалах тал дээр бол зогсох хэрэгтэй л гэж бодож байна. Гэтэ яг хөө гişүүд бол одоо хөрөнгө оруулалтын гэрээг шүүмжлэлээд гэл да. Гэтэ юунаас эхэлэх хэрэгтэй одоо гэрээ өөрчлөё гэдэг нөхцөлийг тавихын тулд хуульч хүнлэгийг гаргах. Хуульч хүний хувьд зөвхөн ерөнхий талаар нь хэлж байгаа шүү те. Ерөнхий талаар нь үнэхээр гэрээ хилцэл хийгдэхдээ бид нар тооцоо судалгаагаа сайн хийж үү. Тухайн үед бас хилцээрийн шатанд биендээ нөлөөлөх үйл явц болж үү те. Хилцээр маань өөрөө шудраг усны зарчим нийцсэн байна уу гэдгийг хамгийн түрүүнд харах хэрэгтэй. Манайх чинь яг зөвхөн оюутлогоогийн гэрээ гэлтгүү одоо бороо гоолд тэгэл бидний би бас олон улсын хуулийн фирмд ажиллаж байхдаа энэ хаан ресурсын хэрэг гээд тий тэр хэрэг дээр ч гэсэн ажиллаж исэн. Тэгээд яг үндэ бас манай Монгол улс чи 90-ад онд 2000 он ихэнх гэхэд энэ олон улсын тавцанд уул уурхай хөрөнгө оруулалт хийхдээ энэ улс эх орныхоо хувьд юу анхаарах хэвтэй, татварын бодлогон дээр юу анхаарах хэвтэй гэдгийг мэддэг хүн ч цөөхөн байлаа. Мэргэжлийн одоо зөвлөгөө авъя гэсэн ч тэр боломж нь эдийн засгийн хувьд бас хонц байсан бах яг үндэ бас л нөгөө мэдгүй зовлонгоол туулж явж байгаа улс гэж боддог. Тэгээ бидний одоогийн өнцгөөс хараа те би чи одоо тэр сурдаг газар нь сураад мэрэгж ажилдаг газар нь ажиллаад ингээд үцхэд тэр үед хийж исэн энэ бороо гоолтын гэрээчүүдтэй мөн гэрээнүүд бол үндэ л бас хитрхи Монгол улсын эрх ашигыг хамгаалж чадаагүй л гэсэн үг. Тэгэхээр энэ Монгол улсын эрх ашигыг хамгаалах гэдэг өнцөг тухайн үед ямар байсан одоо яаж байгаа гэдгийг бас их тэнцвэртэй авч үзээд боломжит энэ чинь хилцээр лими чинь хоёр талд ширээн дээрээ суугаад л энийг ярилцаад ойлголцож хүрэх хэрэгтэй байна. За дараагийн асуулт маань яг сайн таны ярьдгаар одоо энэ урааныхаа талаар нэлээд одоо анхаардаг боллоо шүү дээ. Манай улс сая Оронагийн гэрээ зурагцнаас хойш. Тэгэхээр энэ Мардан ураны ордны хан ресурсын асуудал дээр та засгийн газрын талын одоо хуульчаар ажиллаж байсан. Манайх ялагдаад $70 сая төлсөн. Бидэнд ялах боломж байсан.
ийм юм. Би энэ хэрэг дээр яг хэрэг эхэлснийх нь хойно буюу 2012 оноос за 16 17 он дуусах хүртэл нэр нь ажилласан. Олон улсын хуулийн фирмд ажиллаж байсан. Тэгээ манай фирмийн Парис, Лондон, Улаанбаатарын салбарын одоо хуульчид засгийн газрын өмгөөллийг хийжсэн. Тухайн үед бол яг энэ маргаан болж байгаа үед Алтан уягийн засгийн газар за бид нар бол илүү хууль зүйн хамтаага ажилладаг байсан. За энэ хэрэг анх нөгөө дэгдэхээс өмнө бол бас хууль зүйн зөвлөгөө өгөөд энэ чинь нэг цөмийн энергийн тухай хууль гараад за нэг Оросуудын асуудал яригдаа тэгээд нэг тусгай шүүрлөө цуцлаад буцааж өгөөгүй гэдэг нэг асуудал явагддаг. Тэгээ энэ дээр нь яг олон улсын түвшинд олон улсын гэрээний тэр арбитр хөрөнгө оруулалтын арбитр гэдэг бол Монголын хууль тогтоомжоос гадна олон улсын гэрээ хэлэлцээрийн хүрээнд хэрэгцээ хүрээнд Монгол улс ямар үүрэг хүлээсэн байна гэдгийг хардаг. Тэгээ тэрний стандарт нь манай стандартаас бас арай өөр өндөр те. Тэгэхээр энэ хүрээнд харахад та бүхэн бас анхаарч үзээд эртхэн бас тохиролцохгүй болвол нэлээд ноцтой байхаар байна шүү гэдэг зөвлөмжийг бол өгч ирсэн. Тэгээд тухайн үед засаг солигдоод 12 онд нөгөө сонгуул болоод яг энэ асуудлыг бас яг шийдэмгийн шийдчихье гэхэд улс төрийн хувьд нөгөө нэг шийдвэр гарч чадахгүй даамжирж явсаар байгаа бид нар одоо арбитр руу очисон гэсэн үг. Тэгээ ингэж явах замдаа л яг үнийг хэлэхэд одоо бид нар бол ингэж хэлдэг. Шууд ялаад энд Монгол улс буруугүй болох гэдэг асуудал бол хууль зүйн хувьд олон улсын эрх зүйн хувьд бол боломжгүй байсан. Бид нар чинь тэр олон улсын хаартын гэрээ тэгээд энэ янз бүрийн хөрөнгө оруулалтыг өхөл нэмжих гэдэг олон улсын гэрээнүүд нэгдээд орц. Тэрний стандарт гэдэг бол бидний нөгөө дотоодын хууль тогтоомжоос илүү өндөр стандарт шалгуураар бас ингэж шалгадаг тийм. Гол нь бид нар хохирлын хэмжээг л багасгах хэрэгтэй. Хохирол үн дээр бид нар бол хөрөнгө оруулалт сайн хийгээгүй. Энийг бол тэр 300 эдэн тэрбум шин бидраас 345 тэрбум долларын хохирол нэмжсэн байхгүй. Энэ бол байж боломгүй, энийг багасгах тал дээр бид нар сайн ажиллах хэрэгтэй гэд тэгээд л гарсан үр дүр маань тийм байна. Ер нь хан ресурсын лицензийг цуцалсан нь зөв үү? Яг нь цуцалсан нь зөв үгүй юу гэдгийг би одоо бас хэлэхэд хэцүү. Цуслах байсан бол ямар процессор, төрийн байгууллагуудын байр суурь, шийдвэрүүд нь уялдаа холбоотой байх хэрэгтэй байсан. Харамсалтай нь тэр одоо 2009-өөс 11 онд хийгдсэн энэ шалгалт за тэгээ цуцлаад буцаад заримыг нь өгчөөд зөвхөн хаан ресурсыг өгөөгүй гэдэг асуудал маань өөрөө яг ингээд тухайн үед Мон атомд нэг байр суурь илэрхийлэн цөмийн энергийн газар нэг байр суурь ингээд зөрөөтэй. Тэгэл нөгөө Оросууд үнэхээр ирээд Гренко ирээд Путин ирээд ийм болчлоо гэдэг ингээд асуудал руу явцсан. Тэгэхээр ингээд харахаар үнэхээр бас ингээд логикийн хувьд ийм учир шалтгаанаар гэсэн ийм гарахад тайлбарлахад үнэндээ хэцүү л байсан л та. Тэгэхээр цуцалж болно. Үнэхээр гэтээ ямар үндэслэх шалтгаан байгаад үүнийгээ процесс нь зөв хийж үгүй юу? Тэ ялгарлан гадуурхгүй хөрөнгө оруулагчийг тэгээ процессын дагуу зөв хийж үү гэдэг л асуудлаас энэ дээрээ миний хувьд тухайн үед би бол олон улсын хуулийн фирмд ажиллаж байсан хүн төрийн байгууллагууд маань уялдаа холбоо шийдвэрүүд жоох уялдаа холбоогүй гарч тэл гэж харж байсан. Одоо Мартаа ордоо ер нь яах хэвтэй вэ? Одоо харин одоо сайн мэдэхгүй байна. Тэр нэг хаагаа тавьсан л гүний уурхаа байдаг. Эдийн засгийн үр ашигтай гэж үзэж байгаа мó гүм үү? Одоо дэлхийн нийтэд урааны үн яаж ийн гэдээ олон юмнаас шалтгаалх байх л та. Тэгэхээр тэрийг харж иж л бас шийдэх хэрэгтэй байна. За ер нь сүүлийн үед стратеги орд гэдэл нэлээд олон одоо уул уурхай тойрсон олон асуудлууд хөндөгдөж байна л да. Тэгэхээр миний дараагийн асуулт бас таны хуульч хүн учраас уул уурхайн лицензийн эзэмшил дээр Монголын төрийн хяналтыг тавих хэрэгтэй юм шүү. Одоо арилжааны банкн дээр эзэмшигч нь өөрчлөгдөд Монгол банк голдон тэрийг зөвшөөрдөг, хяндаг, зөвшөөрөл болгодог штеп. Тэгэхэд одоо уул уурхай бол ингээд лицензэн дамжаал явж байна л та. Жишээ нь Эрдэнэ Монголын лицензийг баг бод ерөнхийлөгчийн охин эзэмшижсэн одоо ингээд MCS компани зарчихсан байх жишээ нь. Яг уу ийм нөгөө нэг чинь нэг ийм бид нар чинь үндсэн хуулиндаа бол байгалийн доорхын баялаг бол бидний ард түмний өмчөө гэдгээ тунхагласан тий. За мэдээж энэ газар доорх баялаг бол бидний одоо байгаа хамгийн том баялаг маань. Энийг яаж бид нар зөв зохистой гэдэг улс их орноо хөгжүүлэх үү гэдэг том бодлого. Тэгээд өдий хүртэл явж ирсэн асуудлыг харахаар би яг хөө тэр нэг хаан ресурсын арбитрт хуульчаар ажиллаж байхдаа энэ үеийн гарч ирсэн ашиг малтмлын тухай хууль эдрийг нэлээд судалж ирсэн. Яагаад гэвэл тэр чинь 1992 3 оноос эхэлтэй л баахан процесстэй хууль эрх зүйн орчин юу байсан гэдэг. Тэгээ нэг юм дээр амар эмзэглэж явдаг. Тэр нь юу гэхээр манайх чинь яг одоо зах зээлийн эдийн засаг, чөлөөт эдийн засаг руу ороод тэгээд бид чинь бол нөгөө социалист нийгэмд байж байгаад яг энэ эдийн засгийн эргэлтэнд өмчийн харилцаанд яаж орох уу гэдэг юм дээр өндөө туршлагагүй байсан. Ойлгоос эхэлж байгаа шүү дээ тий. За энэ дээр олон улсын баахан байгууллагуудын зөвлөмжүүдийг авдаг.
Дэлхийн банкнд байна уу, IFC-нд байна уу ингээл компани ийм болго, ашигт малтмлын хуулиа ийм болго гэж зөвлөмж өгөөд тэгээд тэр ерөнхийдөө 96 онд батлагдчихсэн хууль, 2006 онд батлагдчихсэн хуулиудынхаа дандаа л ийм л олон улсын байгууллагуудын зөвлөмжийн дагуу хийсэн. Тэг хит бас либерал тал руугаа. Тэгэхээр анханасаа бид нар хууль эрх зүйн орчноо. За бид нар хөрөнгө оруулалт татах гэж шүү. Либерал байх нэ. Улс нэг оролцохгүй. Та бүхэн мань хайгуулаа ингээ хийгээд та хэдийн одоо тусгайшруулыг бид нар баталгаажуулнаа гэсэн ийм концепцээр хийцэн байхгүй. За тэрэнд нь нөгөө итгээд хідэн одоо хөрөнгө оруулагч байна уу? Эсвэл үнэхээр хөрөнгө оруулалт хийх зорилгогүй тэрийг одоо ашиглаад ашиг хонжоо хийсэн юм зөндөө явсан. Одоо энийгээ бид нар яаж засах вэ гэдэг асуудал байгаа тий. Тэгэхээр яг нөгөө би түрүү хэлсэн бид нар чинь нөгөө нэг тэмтчээд л сураад л явж байгаагийн тий сурж байгаа алдаан дээрээ л одоо явж байгаа болохоор өмнө нь алдаа байсан уу байсан. Одоо тэрийг яаж тэгвэл зөв болох уу гэдэг юм дээр яг хоо энэ баялагын сан гэдэг концепцийг бол их зөв гэж бодож байгаа. Бид нар үнэндээ одоо эдийн засгийнхаа асуудлыг харахаар бүх юм уулуурхаас хамааралтай, уулуурхай холбоотой салбарууд өндөр цалинтай хамаг бүх нөгөө нөөц, ресурс гэдэг юм тэн дээрээ төвлөрсөн сайн боловсон өчнүүд хүртэл цалин сайтай учраас үндэ тэнд л бас ажиллаж байна тий. Тэгэхээр энийгээ яаж нийт олон нийттэй тэгвэл хүртээлтэй болох уу гэдгийг одоо бүгдээр ингээд тусгайшруулыг ингэж авна гэх бол нэгэнт одоо манай монголч эдэн тусгайшруулыг хэдэн жил үйл ажиллагаа явуулсан байгаа. Тэгээд энэ гэрээ эрх зүйн харилцаа, энэ нөгөө бидний нэгдэж орсон олон улсын гэрээ, хууль тогтоомж олон юмны ингээд зангилаа байдаг учраас одоо үннээсээ хол харин баялагын сандаа ингээд туцаа хуваар авъя. Энийгээ олон нийттэй тэр иргэдтэй, хэрэгтэй, орон сууцчултай нөө боловсруулалтын нөө эрүүл мэндэд зарья гэдэг концепц бол их зөв гэж бодож байгаа. Тэгэхээр энийг хэрэгжилтэн дээр, зөв хэрэгжилтэн дээр бид нар бас илүү анхаарах хэрэгтэй байх гэж боддог. За та аппликейшны зээл бол одоо боловсон мөнгө хүлээлт болчлоо гэд шүүмжилж ирсэн. Гэхдээ та өөрөө лен дэмэний хувьцаа эзэмшигч юм байна тийм үү? Тийм байх нөгөө би чинь нөгөө IPO хийхдээ л нөгөө олон зуун хүн л одоо сонирхол хувьцааг нь авдаг. Тэрийг л анх IPO хийхдээ авч ясан. Миний хувьцаа одоо тухайн компани 0.00 хэдэн хувь чинь бас мэдэхгүй л энэ л та цөөхөн хэдэн хувьцаатай. Аппликейшны зээл дээр бол мэдээж энэ нөгөө санхүүгийн үрт хэмжээг сайжруулах тал дээр ахиц дэвшил гарч байгаа. Энэ финтек гэдэг юмар энэ байх ёстой, зөв байх ёстой, зөв хийж байгаа компаниуд байгаа. Зүгээр сүүлийн үед нөгөө харахад яагаад тэр үгийг хэлсэн бэ гэхээр зарим аппликейшны зээлийн хувьд бол нөгөө эрсдлийн үнэлгээ байхгүй тий орлогын дахин төлөлт байхгүйгээр хамаагүйгээр нөгөө зээлээ өгдөг. Тэгээд нөгөө хүн маань тэр үедээ санхүүгийн цахилга бат гэдэг юм одоо байхгүй бол нөгөө хэрэглэгч маань хэрэглэгчийн л бас нөгөө боловсролын асуудал бас анхаарах юм байгаа. Тэгээл нөгөө зээлээс зээл рүү яваад тэрийгээ ингээд хоорондоо бас эрсдлийнхаа юуг ингээд одоо шеэрлдэггүй юм систем бас үүсэж байгаа юм билээ. Тэр энийг бид нар бас анхаарах хэрэгтэй шүү. Дээр нь энийг нөгөө санхүүгийн зохицуулах орны дарга томилогдох үеэр хэлсэн болохоор энэ хэрэглэгчийн санхүүгийн боловсролтой бид нар үнэхээр одоо анхаарахгүй бол тэгээ нэг мэтгээд олон сая төгрөгөөрөө хохирсон байдаг, өрөнд орсон байдаг. Тэгээд энэ асуудлыг зохицуулж ирэхгүй эсвэл төрийн нөгөө зохицуултын чиглэлүүргээ хайж ирсний одоо тий анхаарч ирээгүй гай бол тэн дээр бас ингээд дахиад гардаг болохоор л бас анхааруулж хэлжсэн. Тэгтээ санхүүгийн зохицуулахаараа хянаадлах шүү гэдэг шүү дээ. Бүрэн хэмжээнүү гэдэг дээр асуулт өшөө өндөрсгөх ёстой гэж юу? Тий, тэгээд нөгөө олон аппликейшны зээлийн одоо байгаа бах. Сайн одоо явж байгаа нь ч гэсэн олон байгаа. Тэн дотроо тэр үнэхээр нөгөө эрсдлийн нөгөө үнэлгээгээ гялс одоо хугацааных нь хувьд ингээд энэ эрсдэлтэй хүн байсан ч гэсэн өгчийгээ тэрийг дотор нь засварладаг гэсэн юм кейсүүд ч гэсэн гарсан. Тэгэхээр тэрийг бол хараад энэ ингээд систем өөрөө дагалдаад ирэх юм бол энэ бол хэрэглэгчийн одоо эрх ашигч гэсэн нийт ингээ массаар нарахад бас доголдуулах юм байна л гэж хэлж байгаа. За сүүлийн үед саяхан нэг гишүүн бас үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулж ерөнхийлөгчийг 2 удаа сонгодог болох ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн байсан. Тэгэхээр энэ дээр таны байр суурь юу вэ? Үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах уу? Яг уу бид нар чинь одоо 19 онд үндсэн хуульд өөрчлөлт оруулаад дахиад сая 23 он гээд парламентын засаглалаа бэхжүүлэе гэдэг концепцоор нэлээд их одоо энэ ажлуудыг хийсэн. За энэ 19 онд орсны дараа 23 он гэхэд энэ үндсэн хуулийн доктортой байдал гэдэг юм чинь юу болоод байна гэдэг асуудал бол яригдсан. Тэгэхээр хувь бие хуульч хүний нүдээр харах юм бол бид нар үндсэн хууль бол бидний нийгмийн гэрээ энэ бол ингээд нэг 2-3 жилдээ өөрчлөгдөд байх хэрэгцээ шаардлага бол байдаггүй. Үнэхээр үндсэн хуулийг тэр чигээр нь өөрчлөж гэдэг юм уу засаглалын өөр систем рүү ороо гэдэг бол энэ бол хувьсгал болох хэвээр тий нийгмийн тогтолцоо нийгмийн гэрээ маань ер нь тэр чигтээ үндсэн суурь претенз нь өөрчлөгдөн гэсэн үг шүү дээ.
тэгж боддог. Тэгэхээр 1919 оны үндсэн хуулиараа бид нар 6 жилийн өмнө те энэ асуудлыг шийдээд ингээ явцчаад одоо дахиад бас үндсэн хуулиндаа энийг өөрчлөнө гэдэг бол нэгдүгээр үндсэн хуулийн энэ нийгмийн тогтолцоог эрийг доктортой байлгах үүднээс ч гэсэн буруу л гэж харж байгаа. За нөгөө оюутлогоотой холбоотой дахиад нэг асуулт асуухад оюутлогоо асуудал дээр бас нэг асуудал гарч ирсэн Онтригolд-ийн маргааны асуудал байгаа. Тэгэхээр бид нар энэ дээр одоо Rio Tinto-гийн тулгаж байгаа саналыг хүлээн зөвшөөрөх ёстой юу? За яг Онтригolд-ийн маргаан дээр энэ дээр бол яг хөө бид нар өчигдөр Батнайрамдал гишүүн энэ талаар манай Монгол Ардын намын бүлэг дээр мэдээлэл хийсэн. Би тэр бүлэг дээр авсан мэдээллийн хүрээнд л байна. Зүгээр улсын хурлын гишүүний хувьд бол бидний хувьд бол Монгол улсынхаа эрх ашигыг хамгаалах наймаар нэгт байх хэрэгтэй. За энийг яаж хамгаалах уу, арах уу гэдэг дээр арга замын талаар Батнайрамдал гишүүн бас өөрийн саналыг дэвшүүлж ирсэн. Тэгэхээр энийхэн дагуу бид нар судлаад тэр одоо тий эрх ашигаа яаж хамгаалах уу, үнэхээр юу болсон байна гэдгийг хараад тэр дагуу шийдвэр нь бол гарах хэрэгтэй гэж бодож байна. Гэтэ одоохондоо яг энэ сэдвүүд өнгөж яагаад бас бүрэн мэдээлэлтэй биш байна. Дээр нь бас миний хувьд бол нэх бас нэг уул уурхаар илүү гэхээс илүү одоо гишүүнийхээ ажлыг олон нийтийн энэ тулгамдсан тий тамхины асуудал, сөөхийн асуудал, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн асуудал гэдэг юм руу илүү анхаарж байгаа учраас тэр болгон наривчил судалж амжихгүй энэ асуудалтай сонгож болохоор яг мэрэгжлийн манай энэ судалж байгаа гишүүд маань гаргаж ирсэн санал дүгнэлтийг бас хараад тий тэрнийхэн дагуу явах хэрэгтэй болов гэж бодож байна. Таны хувьд нийслэлийн орлогч дараагаар ажиллаж байхдаа төв цэнгэлдэх хүрээлэнд нийслэл буцааж авч чадсан. Гэхдээ одоо менежментийн ч юм уу ингээ хувийн компанид өгч гсэн юм уу? Тэр хувийн компанийн оролцоо нь юу юм бэ? BRB гэдэг компани. Хувийн компанид өгөөгүй. Энэ бол цэвэр 100% одоо нийслэлийн өмчит, орон нутгийн өмчит компани байх ёстой. За энэ төв цэнгэлдэхийн хүрээлэн энэ өмч нь бол энэ компанийх эргэн тойрны газрыг нь дахиад хэсэгчлээ хуваагаад хин нэгэнтэй барилга бариулах өгөхгүй байх үүднээс сэргийлээд засгийн газрын тогтоолоор тусгай хэрэгцээнд давхуулсан. За ингээд энэ бол нийслэлийн өөрсдийнх нь иргэдийн одоо тойроод жойроо болохоор хүмүүс их гарч салхилна тий хүүхдүүдэд яа энэ л орчныг нь хадгалахын тулд ийм шийдвэрийг гаргасан. За тэгээд энэ нийслэлийн өмчөд одоо компанийн захирал нь тэгэхээр тэр байгууламжийг л одоо хариуцж байгаа гэсэн үг шүү дээ тий. Энэ нь захирал нь одоогийн төлөөлөгч их жавхлан эрдэнэ жаргалан бол тухайд тэр чинь 5 сард болсон үйл явдлынхаа томилж байсан. Тэгээд тэрнээс хувийн компани менежментээр өгсөн гэж би л сонсоогүй тийм шийдвэр. Харин их жаргалан гэж хүн яагаад томилогдсон? Тэр ухаад их жаргалан бол засаг даргын зөвлөх байсан. За тэгээд яг энэ нөгөө одоо төв цэнгэлдэх хүрээлэн илүү залуучуудад ойрхон бас юм нэг шинжилсэн байдлаар хийя, шин цэнгэлдэх хүрээлэн барья гэдэг энэ концепцийг бас судлаад гаргаад за энийг бол хэрэгжүүлэх бас хүн юм байна гэж одоо тухайн шийдвэр гарсан баг. Тэгээ одоо энийг хэрэгжүүлэх гэж явж байгаа гэж найдаж байна. За баярлалаа. Миний 10 асуулт дууслаа. Нэвтрүүлэгт маань цаг гаргаж асуултанд нээлттэй хариулсан танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. За. Та 10 сая төгрөг хүртэлх хэрэглээний зээлээ NetPay аппликейшнаар шийдвүлээрэй. NetPay-д боломж бий.